За бүгдэнд нь шөнийн мэнд. За юуны өмнө биднийг хөрж нэг танхимд ажиллах боломж олгосон ерөнхий сайд танд бас талархаж байна. Бид тэр тусмаа миний хувьд бол хэлсэндээ хөрж эхэлсэн ажлаа дуусгахын төлөө бол тоостой явж ирсэн ийм зарчимтай. Эхэлсэн бол дуусгадаг, хэлсэн бол хийдэг, ийм л байх ёстой. Ийм зарчмаар манай 8 сайд урилгыг хүлээж аваад өдөр хоногийг үл тооцсон амралтын өдргүүгээр бас ажиллахыг хичээж ингэж ажиллалаа. За харамсалтай нь ардын намын баг хуралдахын төрөө ороод бидний хүсэл эрмэлзлэл итгэл найдвар хүсэл тэмүүлэл оргилж исэн. Өглөө нь усаад мэдээ хараад бүх бие хоосорсон. Энэ ямар учир байдг юм болоо? Яагаад ингэж хүмүүсийн ажил хийх энэ одоо бэрхшээлийг даван туулах хүсэл мөрөөдлийг ингээд тэнд бусдаас асуухгүйгээр хамтарсан хүмүүсээгээ ярилцахгүйгээр минь тус мэдэхгүйгээр хүний өмнөөс шийд гаргадаг юм байна гэж. Альва гэрээ чинь зүгээр сөөхөн гэрээнээс авахуулаад хүүхдийн сургалтын гэрээнээс авахуулаад хамгийн жижиг гэрээ ч гэсэн нөгөө талтайгаа ярьдаг, хэлдэг, та ийм зөрчсөн байна, сануулдаг, барьдаг юм байдаг. Сайн гэд малгай өмсүүлж гад тэгээд буруу бусдын буруу. Бүгд арчсан намын буруу. Ямар гэрээ зөрчсөн? Хэдгээр заалтыг зөрчсөн? Яаж зөрчсөн? Өмнө сануулсан юм уу? Сануулаагүй юм. Зүгээр ингээд одоо 30-аад оны хэлмэгдэл гэдэг шиг тулгаад бодож байна л да. Энэ асуудал нь бол үнэндээ бас одоо таалагдахгүй байна. Дээр нь зүгээр ингээд энэ шийдвэрээ гаргаад орох дэвслээд байхыг хүлцэн дэвсэхгүй. Батэрдэн гишүүн тэргүүтээ хүмүүс арчилсан намын гонгинж ийн гэж. Гонгинс нэг бичлэг гаргаад ирдэ. Биднээс аач дуу гараагүй шин. Биднээс асуугаагүй юм чи бид нар юу дуурах юм? Асуугаагүй юм чи юу хариулах юм? Хэлээгүй юм чи бид нар юу мэдрэх юм? Хамтрыг гэсэн хамтарсан, зүтгэе гэсэн зүтгсэн. Тэг өглөө нь босоод ирэхэд нь байхгүй. Тэг байхгүй л байхгүй шин. Тэгээ өнөөс хойш баалаад улс төр хийх гэдэг байх юм бол үзэн шүү. Ер нь хүнээс айгаад байдгийг насч байхгүй. Насч биш. Өнөөдөр ер нь юу гэнэ арчилсан намын хэдэн сайд нар ерөнхийдөө магтаад тэгсэн мөртлөө ер нь арчилсан намын сайд нар л ер нь энэ манай баг хурлын шийдвэрийг гаргачлаа гэсэн юм аятай юм яриад байгаа. Олон хүн хэлж байна. Би яг өнөөдөр шилхэн Тэмүүжин гишүүн бид нар бараг 10 цаг сууж байна. Яагаад гэвэл би ер нь хэн ямар масктай байдаг юм бэлээ, хэн юу хэлдэг юм бэлээ гэдгийг харах гэж ингэж мэдрэх гэж суусан юм. Ингэж болохгүй. 92 оноос хойш 9 сонгуул боллоо. Миний хувьд, хувь өнөөхөө хувьд 8 сонгуульд амжилт гаргаж энэ одоо өнгөрсөн бүх түүхийг нүдэрээ үзэж гараараа тоолж ингэж явсан. Гэтэл өнөөдөр өөрсдийнхөө хийсэн, өөрсдийнхөө гаргасан балгийг биднэрт огт мэдүүлэхгүйгээр шийтчихэд ингээд буруу бусдын буруу гэх юм бол гомдолтой байна. Ийм байж болохгүй. Ийм цаг үеийг бид нар эхлүүлж болохгүй. Дуусгах болохгүй. Ийм